Энэ хотын захирагч гэдэг чинь өөрөө энэ хотын дөнгөж төрж байгаа хүүхдээс авахгүйлаад бүх юмын толгоогоор харьцах хэрэгтэй юм байхгүй. Тэр яам маамруулж ихэд хэрэггүй тэр чинь угаасаа тий. Уурлахаараа тэгээд махны үнийг нэмдэг. Бүр уурлахаараа махын мянган тоноор хулгай хийгээ явуулдаг байж болохгүй шүү дээ. Уурлахаараа тэгээд машины татвар нэмдэг. Уурлахаараа тэгээд энэ төв замаар байдаг энэ карман таксиудыг бүгдийг Нямбатар устгасан. Бүгдийг байхгүй болгосон. Өөрийнх нь боржурыг шахах гэж тэднийг устгасан уу яасан бүгд эрэгтэй машин унахаар уурлаад байдаг хүн байхгүй. Ийм хүн хотын дагаж болохгүй. Нямбатрын хийсэн хулгайг одоо хэд болгоё гэж бодохоос зүрх халширч байна. Туулын урдны зам гитсэн байсан тэр нь жоохон байгальдаа хэрэггүй юм шиг санагдсан. Тийм болохоор тэр тал дээр зөв гэж бодож байгаа. Тэгээ зарим зүйлсүүд нь тэр би баг хотын дарга болоод зарим муу зүйлсийг мэдээд байгаа бол сайн зүйлс нь баг надад санаанд үлдээгүй. Тэгэхээр хийгээгүй болов гэж бодсон шүү дээ. Ерөнхийдөө учрлын хувьд бол би өөрөө бодохдоо бол ер нь доор хүмүүсээ ажилуулж чадахгүй өөрөө л ер нь нэг тийм зөвтөл гаргаад энэ тэнд яваад байгаа юм гэсэн тийм бодол төрсөн шүү дээ. Яагаад гэхтэйсэн зэрэг нөөцийн махны тухай жишээ нь хүчит шонхор дээр очиж тэр талаар ярилцах гэж байх шиг тэгтэйсэн зэрэг л арай жоохон онц олж чадахгүй гэдэг юм уу доор байгаа ажилчтайгаа хүмүүсээ ажилуулж чадахгүй өөрөө зүтгэл гаргаад яваад байгаа юм болоо гэсэн нэг тийм байр суурьтай л байдаг вэ. Хамгийн сүүлд би нэг хүчит шонгороос очиж мах авсан. Тэгэхэд чинь за ер нь доош нь татаад бол жоохон хууч хөтөрхөн нөөсөн махыг зүгээр хөргөгчөнд байсан махыг гаргаж ирэхдээ бол 33-аар зарж ирсэн. Тэрнээс хойш учрал сайдд энэ төр танилцуулж байгаа баг 40-ны хүрч ийн гэж тэгж явах шиг байна. Тэгэхээр бол махны үн бол ер нь огцом дээшээ тэнгэрт гарчиж байгаа юм гэж бодож ирсэн. Тийм болохоор ийм нөхцөлд бол ард түмний амьдрал бол бид нэр орлогоо дээшлэхгүй байгаа болохтойсэн зэрэг юмны өнгөд цаашаа яваад байхлаар улсын амьдрал улам хүндэрх байх л гэж бодож байдаг. Хэрвээ үн хөөрөгдөд байх юм бол тэгээд ард түмч ерөөсөө яахаа ихэн зург бол өсөө чангалаад байна л гэдэг чангалаад байна гэж одоо баг тасардаг дээр болж байгаа байл гэдэг баг. Тийм л нөө бодогч яддаг шүү дээ. Нямбатар даргын хувьд бол тэр нэг 500 тэрбум төгрөгийг хятадын компанид ажил хийлгүүгээ урьдчилаад өгч гисэн гэсэн яриа гараад байсан. Тэгвэл зэрэг миний хувьд бол ажил өөр гүйцэтгэлгүйгээр компанид урьдчилж мөнгө өгнө гэдэг үл ер нь байж болохгүй асуудал. Яаж ч хэний ч бодсон. Тийм болохоор тиймэрхүү маягаар ингээд мөнгөийг өрн таран хийгээд байх юм бол Нямбатар дарга бол ийм хөцөө хүнд үед ингэж өрн таран хийж хамаа намаагүй мөнгө зараад байх юм бол бошуухан зайлсан дээр яг үнэндээ. Учир сайдын бол тэр Нямбатар даргаыг зайлууллаа гэдэг нь бол би зөв гэж бодож байгаа. Ийм их хямралтай эдийн засгийн хямралтай ийм үед тэгж хамаагүй үрлэгэн зарж чадчаа тэгээ тэрнийг хулгайгаар зүтгүүлээд байна энэ төр гэж шин ороо ажил өөргөө явуулаад байна энэ төр гэж яриад байсан. Тэр бол байж болохгүй асуудал гэж бодож байгаа. Нэгэнт л ерөнхий сайд л нэгэнт л юугаа тогтоол номоо гаргаад л зогсоод өгсөн бол зогсгол хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүй тэгээд хууль дүрм ярихгүй тэр ерөнхий сайдын өөргөө гүйцэтгэхгүй тэгж хулгай аргаар явуулж байна гэдэг чинь байж болохгүй зүйл л дээ. Тэр ямар нэгэн цаанаа дал дутахтай байсан учраас л ийсэн байх гэж бодож байгаа.